Спортлог санхүүчид 2016 өдөрлөг төрийн өмчийн ихтэй сургуулиуд болох Шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хууль сахиулах их сургуулийн баг тамирчид өрсөлдөж байна. Төрийн өмчийн сургуулиудын санхүүчдийн 5 дахь удаагийн спортын наадамд волейбол болон сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжилсэн юм а. Санхүүчид жил бүр спортын тэмцээн зохион байгуулж, спортлог өдрийг ийхүү өнгөрөөж байна. Эдийн засаг санхүү хариуцсан хүмүүс бас нэлээд хүнд ажилтай байдаг шүү дээ. Тэгээ энэ хүмүүс маань бас жилийн хугацаанд нэлээд альжааж ядарсан байдаг. Тийм учраас эдгээр маань бас сайхан нэг 2 өдөр сайхан альжаал ядаргаагаа тайлахад бид нар бас ихтэй сургуулиуд бас дэмжлэг үзүүлээд бас яам маань бас дэмжиж ингээд баг бол нэлээд өргөн бүрэлдэхүүнүүдтэй баг байгааг та бүхэн харж байгаа байна. Спортлог санхүүчид 2016 өдөрлөгийг Монгол Улсын боловсролын их сургуулиас зохион байгуулж байна. Тус спортлог өдрийг хийснээр иргэдийн эрүүл мэнд болон биеийн хөдөлгөөнд дутагдлаас сэргийлэх нэг үзүүлэлт болно гэж үзэж байгаа юм.